Ерөнхий сайдын хөрөнгө орлого хийгээд гэр бүлийн гишүүдийн зарцуулалт улс төрийн гол сэдэв болоод байна. За энэ хүрээнд өнөөдөр ерөнхий сайд оюун эрдэнэ гишүүдийнхээ шаардлагаар намын бүлгийн хуралд оролцож тайлбар өгсөн байна. Мөн ерөнхийлөгч Хүрэл Сүхийн зүгээс ерөнхий сайдтай хийж байгаа уулзалтаар өөрийн хүсэл дээрээ ажиллаа өгөхийг сануулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. За энэ хүрээнд ч Монгол Ардын нам ойрын хугацаанд удирдах зөвлөлөө хуралдуулж намын баг хурлыг зарлахаар урьжээ. За түүнчлэн ардчилсан намын гишүүдийн зүгээс хамтарсан засгаас гарах шаардлага байр суурьуудыг илэрхийлж эхэлснээр Монгол Ардын намч за мөн эвслийн засгийн газраас ардчилсан нам хүн намуудыг гаргах асуудлыг хөнджээ. Ерөнхий сайд оюун эрдэнэ ерөнхийлөгч Хүрэл Сүх нарын уулзалт одоо ч үргэлжилсээр байна. За энэ Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хөрөнгө орлоготой холбоотой асуудал улс төрийн гол сэдэв болоод байна. За энэ сэдвээр ч гэсэн өнөөдөр улсын хурлах Монгол Ардын нам бүлэг бол хуралдсан. За энэ хоёр ерөнхий сайд орж ус тайлбар мэдээлэл өгсөн гэдэг мэдээллийг бол гишүүд илэрхийлж байгаа юм. Түүнчлэн Монгол Ардын намын гишүүдийн зүгээс ч тэр зөвхөн ерөнхий сайдын асуудал биш. Үүнийг бол одоо Монгол Ардын нам бүтцийнхаа бүх байгууллагуудаар авч хилцэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл бүлгийн хуралдааны хоёр хөндөгдсөн бас нэг сэдв нь эвслийн засгийн газар буюу хамтарсан засгийн газар цаашд байх үгүй юу гэдэг асуудал ч гэсэн яригдсан гэдгийг бол их хурлын гишүүд бол онцолж байгаа юм. За дээрээс нь Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнийн хувьд өнөөдөр өдрийн 16 цагаас хойш Монгол Улсын ерөнхийлөгчтэй бол уулзж байна. Уулзалт одоо ч үргэлжилсээр байна. За энэхүү уулзалтын үеэр бас Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс ерөнхий сайд оюун эрдэнийг өөрөө ажиллаа өгөө гэсэн үгийг хэлсэн гэх мэдээлэлч бас байна. За гэхдээ нөгөө талдаа бас хамтарсан засгийн газар бус Монгол Ардын намыг дангаараа засгийн газараа байгуулаа гэдэг шаардлагыг бас ерөнхийлөгч тавьсан гэх мэдээлэл байна. За харин үүний эсрэг ерөнхий сайд оюун эрдэнийн зүгээс хэрвээ хамтарсан засгийн газар байгуулагдахгүй бол өөрөө ажиллаа өгнө гэсэн тайлбарыг өгсөн гэх мэдээлэлч байна. Ямар ч тач эдгээр мэдээллүүд зөрүүтэй мэдээллүүд бол аль бие усны бол тайлбар бол мэдээлэл бол биш. За дотор бол төрийн ордон дотор ерөнхийлөгч ерөнхий сайдын уулзалт бол үргэлжилсэн хэвээр байна. Юу яригдж байна вэ гэхээр одоо энэ улс төрийн намууд улсын их хурлд дээрч тэр одоо улсын их хурлаас гадуурч тэр хамтарсан засагт орсон байгаа энэ намуудын гишүүд тодорхой хэмжээнд одоо энэ хамтарсан засаг байх үргэлжлэх нь одоо буруу гэдэг юм байр суурийг хэвлэлдээрч тэр одоо өөрсдийнхөө бүлэгдээрч тэр гадаач тэр илэрхийлээд байна тий. Тэгэхээр яг энэ асуудлаар улс төрийн шийдвэр тухайн үедээ гаргаж буюу одоо удирдах зөвлөл болон баг хурлаар хамтарсан засгийн газар байгуулах уу үгүй юу гэдэг ийм шийдвэрийг гаргасан учраас хамтарсан засгаас гарах уу хамтарсан одоо засгийн газрыг эргүүлээд одоо юу гэдгийг засгаас одоо гаргах уу гэдэг энэ асуудал бол одоо энэ шийдвэрийг гаргасан тухайн одоо хүмүүс бас ярих ёстой учраас удирдах зөвлөл болон баг хурлаар энэхүү асуудлыг оруулъя, хэлэлцъя, тал бүрийн одоо нөхцөл байдлыг ярилцъя. Тэгээд үнэхээр одоо хамтарсан засаг байх нь буруу гэж тухайн шийдвэр гаргасан одоо энэ одоо юу гэдэг институцид үзэх юм бол дараагийн одоо алхмууд авъя гэдэг ийм одоо Намын баг хурлааны хамтарсан ер нь яаж хамтрах вэ гэдэг асуудлыг бас ярьлаа. За тэр хувийн асуудал бас хуулийн нэлээд байгууллага шалгаж байгаа дүгнэлт гаргах юм байна гэж ойлгосон. Шалгаж байгаа гэж ойлгосон шүү дээ. Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой, ерөнхий сайд хариуцлага өглөх ёстой гэдэг ийм байдлаар хандж байгаа шүү дээ. Ер нь бүгд л орлогоо нотлох ёстой шүү дээ. Үргэлжлүүлээд хамтарсан засгийн газар цаашид байх үгүй эсхийг харин хоёр тустай юм шүү дээ. өөр тийш нь хандуулаад байгаа зүйл. За яг бай. Тэнд ч нэг энд бас нэг асуудал яригдж байна. Хоёрдугаарт яг тэр хувийн талаас нь мэдээлүүд нь хуулийн нэлээд байгууллагууд нь шалгаад за тэр ерөнхий сайдын хөөж гисэн бас гаднаас ирж байгаа гэдэг мэдээлэл байлаа шүү дээ. Ирээд юм учир зүг олох бах. Тэгээ эн чинь нэг талдаа шийдэгдэн шүү дээ. Тэрэн дээр бол одоо ингээд бас нэг хуулийн нэлээд байгууллага тодорхой мэдээлэл гарах, шалгах нэгтлэх хүртэл одоо би бол бас л хуулийн хувьд бас харцнаа байж байгаа.